За Vantage Broker дээр хэрхэн данс нэх вэ гэсэн заавар бичлэг хийж оруулж байна. Бидний хувьд бол Vantage Broker, RS Finance Broker гэдэг аль алийг нь сонгоод арилждаг. Аль аль нь ер нь Монгол төлөөлөгчийн газартай тэгээд эргээд буух эзэнтэй одоо ямар нэгэн татан авалт депозит дээр асуудал гарах юм бол бид одоо очиод уулзчих офстой тийм ээ. Гадны одоо энэ Монголд төлөөлөгчийн аль биесны газаргүй тийм брокерууд бол хэцүү үйдэг. Одоо имэйл бичин суппорттой чатлан тэгээд одоо хариу хүлээнтэй ийм юм тал дээр жоох асуудалтай байдаг учраас энэ хоёр брокероо сонгоод арилждаг юм аа. За тийм учраас энэ хоёулынгийнх нь одоо хэрхэн данс нээж MetaTrader 5-тай холбох вэ гэдэг заавар бичлэгийг оруулаа. Энэ одоо аль дээр нээх нь та нарын сонголт байдаг байгаа шүү. За одоо ингээд бичлэгний доор байгаа линкэн дээр дарж ороод за ингээд нээхлээр ингээд live trading аккаунтаа нээх гэсэн цонх гарч ирнэ. Энэ дээр бид нар имэйлээ бүртгүүлнэ. За доотлолт нь бид нар нууц үг зохиож хийн. Тэр referral buy гэдэг хэсэг дээр бол ямар нэгэн юм бичихгүй хоосон орхино. За нууц үг том жижиг үсэг тоо тийм ээ тусгай тэмдэгт холилдсон одоо тийм хийчвэл амар тийм ээ. За ингээд тэр иргэн дотоодын иргэн гэсэн одоо тэр жагтыг нь жагтлаад доотлын хоёр гэрээг жагтлаад ингээд submit дарна. За ингээд дарсны дараагаар бидэнд ийм юу баталгаажуулах код авах хэрэгтэй гэсэн цонх гарч ирнэ. За имэйлээ бид нар шалгана. Имэйл дээр бол ингээд код ирсэн байгаа. Энийг бид нар хуулж аваад баталгаажуулах хэсэгт нь оруулаад өгнө. За ингэсний дараагаар бид нар данс нэгдэн нээсэн дансаа бид нар одоо утасны дугаараа хийж баталгаажуулах хэрэгтэй байдаг. За утасны дугаараа бичиж оруулсны дараагаар утсан дээр ийм код ирнэ. За энэ кодыг бид нар энд дээр оруулж өгөөд за ингээд submit дарсны дараагаар бидний одоо нөгөө хувийн мэдээллээ үнэн зөвөөр одоо бүгэлж оруулах цонх гарч ирнэ. Энэ дээр бид нар одоо бүх юма зөв оруулах хэрэгтэй. Ягаад гэвэл дараа нь бид нар мөнгө татаж авахд зөрүү гарах учраас тийм ээ. Асуудал үүсэх учраас. За ингээд хийсний дараагаар бид нар open live account гэдэг цонхыг дараад за энэ дээр бид нар сонголтуудаа хийн. MetaTrader 5 бол угаасаа сонгогдсон байдаг. За тэгээд стандарт гэсэн дансыг заавал сонгоно. Бусд нь бол одоо copy trade янз бүрийн байдаг учраас стандартаа сонгоод за тэр US доллар гэдэг бол автоматар тохирсон байгаа. Тэрийг сонгоно. Ингээд доотлын verify дарна. Тийм ээ. За энэ үүний дараагаар бид нар verify account гэдэг хэсгийг дарахлаар тэр баруун дээд болонд байгаа profile дээр дараад хоёр дахь хэсэг буюу verification гэдгийг дарахлаар ийм одоо гурван баталгаажуулалтын хэсэг гарч ирнэ. Эхнийх нь бол бид нар хувийн мэдээлэл нь угаасаа бичээд орсон учраас баталгаажсан байгаа. За хоёр дахь нь бид нар бичиг баримтын баталгаажуулалт хийх хэрэгтэй болно. За энэ дээр бид нар цахим үнэмлэх сонгох уу, гадаад тосорч сонгох уу тийм ээ. Энэ бүгдийг бид нар хийж өгнө. Хамгийн гол юм иргэний нөгөө хаягийн бүртгэл цахим үнэмлэх хоёр маань өөрөө юу байх хэрэгтэй. Зөрүүгүй байх ёстой. Зарим хүмүүс нөгөө шилжилт хөдөлгөөн хийж цахимаас олж амжаагүй байдаг. За ингээд энэ бүглэг хэсэг дээр бол middle name гэдгийг хоосон орхино. За ингээд submit дараад доошоо бид нар энэ дээр нөгөө бичиг баримтын сонголтын хэсэг маань гарч ирж байна. За миний хувьд бол энэ дээр би ID card буюу цахим үнэмлэхээ сонголоо. За ингээд continue дараад энэ хоёр цонхонд одоо цахим үнэмлэхний 10 өрийн зургийг хийх шаардлагатай байдаг. Бид нар урьдчилаад одоо компьютер руугаа зургийг дараад ингээд аваад бэлтгэсэн байх ёстой. Тэгээд ингээд уртлын хэсгийн дээдлийн цонхонд нь оруулаа. Front side гэдэг дээр арын хэсэг гэдэг дээр одоо цахим үнэмлэхнийхаа зургийн арын хэсгийг нь оруулаад за ингээд approval дарчихна. За ингээд шалгагдана тийм ээ. Энэ хэсэг хугацаанд шалгагдаад баталгаажна гэсэн үг. За энэний дараагаар бид нар 3 дахь хэсэг буюу хаягийн баталгаажуулалтыг хийж өгөх хэрэгтэй байдаг. За энэ 3 дахь хэсгийг дараад энэ дээр бид нар бас Монголиагаасаа урьдчилаад бид нар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлага гэдэг хэсгийг бид нар үйлчилгээ авах хэсгээр аваад PDF-ээр бид нар компьютер руугаа татаад аваад бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг. За тэрийг бид нар энд оруулж өгнө. За энэ дээр дахиад л ингээ мэдээлэл гарч ирнэ. Энэ нь яг ингээд угаасаа бичигдсэн байгаа мэдээлэл учраас энэ continue дарчихна. За тэр цонхон дээр бид нар файл дотроосоо тэр иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлага гэдгээ PDF-ээр авсан байгаагаа бид нар сонгоод оруулаад өгнө.
За ингээд тэр доотлын цонхыг бол оролдох хэрэггүй. За continue дараад. За ингээд энэ хагийн баталгаажуулалт нь болохоор 24-өөс 72 цаг болж иж баталгааждаг. Энийг ингээд энэ чигт орхичин. За ингээд хэсэг хугацааны дараа бид нар ингээд имэйлээ үзэхэд имэйл дээр MetaTrader 5 live trading аккаунт чинь одоо нэгтчлээ гэсэн ийм имэйл ирсэн байдаг. Энэ дээр болохоор одоо дансны дугаар чинь нууц үг тэгээ сервер ингээд ирдэг. За энийгээ бид нар ингээд хадгалаад авна. За энийг бид нар MetaTrader 5 гэдэг аккаунттайгаа холбох хэрэгтэй байдаг. Энэ дараагийн бичлэгээр би тэрийг заавар оруулна. За одоо бид нар дансандаа орлого яаж хийх вэ? Депозит арилжааныхаа дансанд яаж хийж арилжаанд оролцох вэ гэдэг заавар оруулъя. За бид нар тэр депозит орлого гэд баруун дэд болон байгаа хэсэг дээр дарахлаар орлого хийх гэж гарч ирнэ. Тэндээс бид нар кредит карт гэсэн хэсгийг сонголоо. За энэ дээр бид нар картынхаа нөгөө 16 оронтой тоог оруулж өгөөд дуусах хугацааг нь оруулж өгөөд CVV кодоо оруулж өгөөд ингээд мөнгөнд өнгө битсэн байгаа $500 ч гэдэг юм тийм ээ одоо өөрсдийнхээ хийх хэмжээгээр. За ингээд депозит дарснаар одоо бидний данс одоо цэнэглэгдлээ гэсэн үг тийм ээ. За энэний дараагийн бичлэгээр би энэ нээсэн дансаа депозит хийсэн дансаа хэрхэн MetaTrader 5-тай холбох вэ гэдэг яг нөгөө RS Finance дээр данс нээсэн шигээ нээсэн дансаа нөгөө MetaTrader 5-тай холбосон шигээ адилхан тийм бичлэгийг би хийгээд оруулаад өгнө. За ерөнхийдөө тэгээд бид нар арилжаа хийхэд одоо бэлэн боллоо гэсэн үг тийм ээ. Энэ бүх одоо 1-ээс 7 хүртэл бичлэгүүд дотор бол одоо арилжаа хийхэд бэлэн боллоо гэсэн юм явж байгаа. За 8 дахь бичлэгээс эхлээд бид нар одоо хэрхэн арилжааны ханшийн чиглэлийг яаж олох юм бэ? Одоо ингээд бэлтчлээ. Тэгээ бэлтчихэд арилжаанд орох гэсэн чи одоо ханшаа хаачна гэж мэдэж явах уу? Тийм учраас бид нар одоо тэр хичээл рүүгээ орно. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая.